дэлхийн хэмжээнд 4 сургууль тутмын нэг нь цэвэр усаар хангагдаагүй байдаг. Энэ дэлхийд даяар нийтдээ 447 сая хүүхэд сургуультай аюулгүй унтны ус хэрэглэх боломжгүй гэсэн үг юм. Харин Монгол улсын хувьд байдал харьцангуй дээр 2020 оны судалгаагаар манай сургуулиудын 74% нь унтны усны хангалттай үйлчилгээтэй, 24% нь хязгаартай, харин 2% нь огт усны үйлчилгээгүй. Тэгвэл бүгдээрээ ус хүний биед, ялангуяа сурагчдын хувьд хэрхэн нөлөөлдөг талаар биологийн багшаас сууж үзье. За ус уухгүйгээс сурагчид бол анхаарал төвлөрөлт нэгдүгээрт бол муудна. За хоёрдугаарт нь болоод ирэхээр маш хурдан ядардаг болдог. За энэ нь болоод ирэхээр мэдрэлийн үйл ажиллагааны олон тооны эсүүдэд бол ус маш их чухал үүрэгтэй. Хүний биеийг бүрдүүлэхэд ус оролцдог учраас за амархан ядардаг, сэтгэл готролд орох ч юм уу тиймэрхүү сөрөг нөлөө ихтэй. Олон улсын судалгаагаар сургуулийн насны хүүхдүүд өдөр бүр дор хаяж 1.5 литр ус уух шаардлагатай гэж зөвлөсөн байдаг. Цэвэр уснаас гадна сургуулийн бие засах газар буюу ариун цэврийн өрөөний хүртээмж бас маш чухал асуудал юм. Нэгдсэн үндэсний байгууллагын мэдээлснээр дэлхийд даяар 3 сургууль тутмын нэг нь цэвэр, аюулгүй бие засах газар байдаггүй гэнэ. Хэрэв бие засах газар хүртээмжгүй эсвэл аюултай бохир байвал ялангуяа охид сургуулаа таслах эсвэл ус бага уух хандлагатай байдаг. Тиймээс цэвэрхэн аюулгүй хувийн орон зайтай бие засах газар нь сурагчдын эрүүл мэнд, хичээлдээ төвлөрөх чадвар, сургуультаа тогтмол явахад маш их нөлөөтэй. Ариун цэврийн өрөө бол зөвхөн эрүүл ахуйн асуудал биш, харин хүүхэд бүрийн аюулгүй байдал, тэгш ирэх, хүндлэлийн асуудал юм.